Сайн уу? Баадыгаас Заника мэдчилж байна. За би өчигдөр шөнө ирсэн. Тэгээд одоо болохоор нэг хоол идгээд хоолоо захиалсан сууж байна. Тэгээ гоё тухтай газар ороод бичлэгээ хий гэж утсан. Шгөө дэжгүй газар олоод ирлээ. Ийм грек ресторан байна. Тэгээ би одоо Балигийн Чангу гэдэг газар байгаа. Бали ер нь дотор айгу олон төрлийн газруудтай мэлээ. Тэгээд би болохоор Хаклет Чангу дээр ирсэн байна. Дараа нь болохоор илүү хойд зүг рүү Ubud гэдэг илүү юм моцтой газар руу явна. Одоо болохоор илүү далайн иргэдэй газар дээр байгаа. Энд нэг 4 хонцоод тэгээ цаашаа илүү хойд зүг рүү арай илүү юм жуулчтайраа багтаад байхаа. Арай тийм газар руу арай өөр газар руу явж үзнэ. За тэгээд ер нь бол өнөөдөр бол нэлээд жоохон сэтгэл хөдлөлттэй өдөр байлаа. Тэгээ сая яг энэ ирэхээс өмнө гоё бүтэн биеийн массажинд ороод гоё тайвшраад гоё газардаад гоё хөнгөрчлөө. Ер нь бол аялал эхлээд тэгээд ер нь сая массажинд орно ортол нэлээд тийм бас жоохон стресстэй ч юм шиг, жоохон юм айцтай ч юм шиг, хөшүүртэй ч юм шиг ерөнхийдөө байсан. Тэгээд эхний өдөр бол ер нь ирээд гоё массажинд орчууд айгу гоё зүг санаа байна гэж бас хэрвээ аялахаар байгаа хүмүүсээ бол зөвлөе. За тэгээд ерөнхийдөө Улаанбаатараас Инчон руу нисээд Инчоноосоо шууд Бали руу ниссэн. Гэхдээ ер нь бол яг нийт нислэгийн тооцох юм бол бас нэлээд хөөрхөн урт нислэг байстэй жоохон бас ядарсан. Жоохон юм дархлаа суларсан ч юм уу те. Нэг тиймэрхүү байдалтай ерөнхийдөө байсан. Тэгээ бүр шөнө 12 ер нь шөнийн 12 цагийн үед ирсэн байхгүй юу. Тэгээд би нөгөө booking.com дээр юм такси захиалсан байсан. Тэгээ яг ингээд аэропортоос гараад нэр ингээд нэрийг мань барьцсан зогсож байна гэхээр нь ерөнхийдөө ингээд нэртэй хүн хайсан ч ерөөсөй байхгүй. Яа тэгэл ер нь амар сэтгэл хөшч гисэндээ ер нь бол амар угаас яг шинэ газар ганцаараа ганц бие эмэгтэй хүн хөрөд ирсэн. Тэгээ яг шөнийн 12 цагт тэгээд буцааж аэропорт руугаа орж Wi-Fi холбогдонгуудаа тийм дээ би нөгөө нэг хот руу орж ирээ дата SIM карт аавна гэд. Тэгээ бас мөнгө солиулаагүй хотод солиулъя гэж бодоод утсандаа ямар ч интернетгүй тэгээ буцаад аэропорт руугаа жоохон алхаж агаад нийтэд холбогдоод тэр хүн рүүгээ ингээд бичээд хаана би чамайг олохгүй байна гэд. Тэгээд ямар ч тач тэр хүнээ олсон. Тэгээд айгуу сонио ингээд Thank you. Айгуу сонио. За миний хоол ирчлээ. Би хоолоо идчихэд ярд юм уу? Таны махтай ногоотоо шүлцэх байсан. Тэгээд ийм эрүүл уух юм захиалсан. За өчигдрийнхаа ярьжсэн юм өмчлөл өчигдөр би нэг хоолын газар шүлтэй хоол захиалж идсэн. Тэгээд нөгөө нэг ерөнхийдөө аяллаас амар бие маань ядарсан. Тэгээд дээрс нь амар юм сэтгэл хөдлөлттэйсэн болохоор ер нь нэлээд юм тавгүй тохгүй байсан болохоор ингээд цаанаасаа бие маань халуураад байгаа юм шиг ерөнхийдөө мэдрэмжтэй байсан болохоор шууд шүлээ идчихэд гэлүүгээ хараад бүр бараг юм алхах чи энерги болцсон. Амар ядарсан байсан. Тэгээд шууд ерөнхийдөө орондоо ороод тэгээд хүчин амдах юм уугаал. Тэгээд ерөнхийдөө гайгүй уутаал өнөө өглөө нашгүй айгуу сайхан удаад амарцсан. Тэгээд би маань халуунгүй гоё амарцсан сэрлээ. Тэгээд одоо өндөр болохоор хостелийнхаа гадаа нөгөө нэг жоохон наран шарлан хэсгээр наранд шараад тэгээд хүүлтэн жоохон усанд ороод тиймэрхүү тайван жоохон юм laid back камер яаж санарсан юм байхгүйгээр жоохон өчтөрийн авсан номоо уншсан шигээ амарч агаад одоо болохоор 2 цаг болж байна. Тэгээ хоолоо идгээд энэ загстай хоолны газар ороод ирлээ. Тэгээд ер нь бол аяллалын эхний өдөр бол нэлээд юм шаалмшиг байдаг байна. Яг миний хувьд бол амар чаленж юм гэдэг бараг хурдан гэртээ хайрдаг ч юм уу гэж бодсон. Гэхдээ бас тэгэж амархан бууж өгмөргүй байна. Ягаад гэвэл бас өөрийгөө амар гоё чаленжлж байгаа трip болж байгаа. Тэгээд айгүй тийм гоё миний яг хувийн одоо
хувийн хөгжлийн хувьд нэг чинь чухал чекпоинт болж байгаа юм шиг санагдаж байгаа. Энэ аялал яг өөрийгөө би даагаад ингээд авч аваад тэгээд жоохон өөртөө илүү татгшаага өнгөж өөртөө танилцах цагийг өгөнгөө бас шинэ газар явж үзээ. Шинэ хүмүүстэй танилцаад тэгээд ерөнхийдөө ингээд комфорт зоноос гараад жоохон ингээд холоос өөрийгөө болон өөрийнхөө амьдралаа ер нь ингээд юмнуудыг гоё ажиглаж үзье. Яг л тэгэж ботсноор ер нь бол айгүй гоё бас өөрийгөө ажиглах юм гоё шинэ юм question асуулт асуух юм гоё сул цагуудтай байгаад байгаа. Тэгээд миний влогийг үзэж байгаа бол баярлалаа. Тэгээд би бас яг юм мэрэгжлийн нөө влогийн камерын авчдаг болохоор бас хоёр нь бол амар шалчилдаг л та. Гэтэ ерөнхийдөө ингээд амар гоё юм cinematic vlog хийж чадахгүй байгаа бол өөрөөсөө уучлалт гоё. За миний захиалсан загас ирчлээ. Би яг үндэ энэс илүү том байна гэж бодсон юм. Гэхдээ ахгүй. За холоо цэцгий. My first. What did you do today? Hi, сайн уу? Балигийн жижигхэн арал болох Nusa Cheningan гэд арал дээр ирсэн байна. Тэгээд сүүлд чангууд ирснээс хойш дахиж сууж яриаг юм байна. Ямартач чангууд 4 хонцоод тэгээд цаашаа Ubud гэд арай жоохон хойд зөвхт одоо эсвэл одоо төвтөн гэж хэлэх юм уу та Балигийн тэр тийшээ яваад бас 3 хонцоод за тэгээд өчигдөр болохоор Ubud-ээс Nusa Island буюу яг Nusa 3 арлын нэг хамгийн жижигхэн арал дээр нь хөөд ирсэн сууж байна. За тэгээд энэ үртлэх болсон үйл явдлуудаа ерөнхийдөө хуваалцъя. Чангууд байхдаа амар хөөрхөн санаандгүй шинэ хүмүүстэй танилцаад тэгээд найзалсан. Шууд найзлангуудаа маргааш нь хамт машинаар аялалд хамт яваад тэгээд зөндөө газар үтсэн. 2 хоног яг машинаар тэгж аялсан байна. Яг 2 дахь хоног дээр Ubud дээр очсон. Ubud-ийг бас хамтдаа үзээд тэгээ айгүй гоё хол бөгөөд хүн бахтай усан ороглоор дээр очиж сэлээд за тэгээ дээрэс нь бас нөгөө будааны талбай буюу Rice Terrain гэх тийм газараас очиж үзсэн. Бали ер нь яг усан ороглоор болон будааны талбайгаараа маш алдартай. За би тэг мэдээж далаа. Будд болохоор ерөнхийдөө уур амьсгал чангуугаас хамаагүй дээрээсэн. Чангуу болохоор хамаагүй их хүнтэй. Тэгээд замбраагүй жоохон тийм надад бол яг үнэндээ нэг таалагдаагүй. За тэгээд Ubud төрөөд ирсэн чинь хамаагүй тайван хамаагүй багжуулчдтай. Тэгтээ мэдээж бас жуулчд байгаа. Ягаад гэвэл маш алдартай газар. Яг нөгөө Балигийн йога болон бясалгал тиймэрхүү талаараа аюу алдартай хүмүүс аюу хүчдэг. Тэгээд би бас хамгийн гол нь нөгөө нэг байршиж байгаа газар аюу чухал юм билээ. Чангуугийн миний очсон хостел
онсон хостел болохоор ерөнхийдөө нэлээд тохиромжгүй жоохон онцгүй хостел байсан. Ягаад гэвэл айгүй олон залуу 20 хэдтэй ч юм уу тий гадаад Англи эсвэл Европ залуучууд их хонлон залуу хүмүүс шоудчихсан болохоор ерөнхийдөө надад нэлээд тохиромжгүй байсан. Тэгээ дараа нь өвүүд айгүй гоё тайван хамаагүй цэвэрхэн тэгээд хүмүүс нь ч гэсэн одоо илүү миний насны болон одоо уур амьсгал үзэл бодол ч юм уу тий арай төстөө байнгут хамаагүй дээр байсан. Ерөнхийдөө байрлаж байгаа газараа айгүй сайн судалж агаад ревюг нь уншиж агаад ирээрээ гэж бас зөвлөмөр байна. Тэгээд өвүүдийн миний тэр байрлсан газар болохоор өглөө болгон үнгүй йоганы хичээлтэй болон 15 минутын массаж та бас байсан. Өвүүд тахта хийсэн зүйлсүүд гэвэл нэг айгүй том алдартай йогагийн студи газрын хичээлд суусан. Тэр бол маш гоё байсан. Тэгээ дараагийн өдөр нь болохоор үнгүй тийм сургууль байт юм байна гэж мэдэж аваад тэр газар нь бас ерөнхийдөө 2-3 хичээлтэн сууж үтсэн. Бас нэлээд сонирхолтойсэн. Айгүй олон тийм spiritual holistic гэдэг шүү дээ. Тэ яг тийм хүмүүс цугларсан газар очиж ямартаач үзсэн. За тэгээд өвүүдийн бас хоолны сонголтууд айгүй гоё сонголтуудтай мэлээ. Цагаан хоолны одоо эрүүл тийм хоолтой газрууд зөндөө их байдаг. За миний хамгийн таалагдсан газар хэм бол Yellow Flower Cafe гэдэг айгүй хөөрхөн тийм coconut oil-аар хоолоо хийдэг. Тийм эрүүл хоолтой. Тэгээ дээрэс нь бас тухайн одоо газрын бүх юм нь л ер нь айгүй гоё байсан да. Бүгдийн миний баг хамгийн таалагдсан газар гэвэл тэр кафег би хэлмээр байна. Бүгдийн ерөнхий ингээд одоо уур амьсгал нь айгүй тийм тайван тэгээд эрүүл одоо амьдралын хэв маягийг илүү дагсан хүмүүс амьдардаг болов уу гэж надад санагдсан. Өвүүдээс ерөнхийдөө Nusa Island руу явахаар шийдсэн л дээ. Тэгээд нэг өвүүд далайн байхгүй болохоор далаатаа яг далайн ирэг дээр ерөнхийдөө илүү хүн багтаа газар бай гэд энэ арлыг сонгоод хүрээд ирсэн. Тэгээд энэ арал дээр миний буудалж байгаа бас байрлал маань миний аяллаа хамгийн анхны одоо нөгөө private roomтэй бас booking байгаа. Ганцаараа өрөөндөө байгаа. Урд нь болохоор дандаа яг 2 давхар орны хамгийн дээр нь байрлаж байсан. Яг гоё нэг цонхоор балконоор далаа харагддаг. Тэгээ яг гадаана далаа эрэхтэй доороо бас пүүлтэй айгу гоё газар хонж байгаа. Яг одоо болохоор би нэг амар хөөрхөн кофе шоп төрөд ирсэн байна. Тэгээд энд болохоор кофегаа өөрөө хилж агаад сонгодог. Яг нөгөө нэг сонгохоор одоо сонголттой меню бол байхгүй. Тэгээд меню байхгүй гэдэг нь бас тийм тогтсон үн байхгүй кофе шоп юм байна. Яг тухайн үйлчлүүлэгчд нь хэр их кофенд таалагдсан ч юм уу те эсвэл уух юм таалагдсанаас хамаарат өөрөө сэтгэлээрээ яг хэдийг өгмөрийн тэрийг одоо төлбөрөө төлдөг газар ирсэн байна. Тэгээд айгүй гоё 2 ихч ажилуулт юм байна. Надад маш их таалагдлаа. Өнөөдөр бас энэ арлынхаа хамгийн одоо үзэх хэрэгтэй тийм клиф дээр очиж утсан. Маш өндөр. Тэгээд айгүй хүчтэй далайн давлгаатай амар гоё цэнхэр өнгөтэй устай тийм газар анх удаага очиж үзлээ. Тэгээд маш халуун нартайсан болохоор бас нэг амар удаж чадаагүй. Тэгээд яг тиймэрхүү газар ерөнхийдөө аялахад Crocs гутлаа айгүй тохиромжтой санагдсан. Ягаад гэвэл нэгт амар халуун байгаа болохоор бүүзэн самаагүй дээр. Тэгээ хоёрт яг углаашнаас самаагүй дээр нь ягаад вэ гэхлээр гадуур ерөнхийдөө ингээд хөлөгч нь хамгаалч нь тэр нөгөө нэг клифтэй газар руу ерөнхийдөө халахад
нэлээд тийм аван том ихтэй хатуу чулуулаг газар халахах үед яг углааштай байвал бас айгүй хэцүү байлаа. Тэгээ мэдээж нарны тосоо сайн түрхээд би эхний өдөр бас жоохон нуруу маань түлэгдсэн байж байгаад одоо хамаагүй гаршсан түлэгдэлт маань нэмэгдээгүй харьцангуй бас айгүй сайхан байна. Далайн эрэхтэй ойрхон газар ирэхээр бас грантныхаа нус нь баг зэрэг далайн одоо тийм давсархуу байд юм байлаа. Гэтэ ерөнхийдөө нөө интернетээс хаагаад үзсэнгүүд бас далайн давстай ус нэлээд тийм тижээлэг байдаг гэж би бас ойлгосон. Тэгээ дээрэс нь яг энэ арлын онцлог нь юу вэ гэхээр далайн одоо seaweed гэдэг шүү дээ тий. Далайн замаг гэх үү. Яг тэрийг одоо яг олборлдог гэх үү дээ. Түүдэг далайн хэсэг нь юм байна. Тэгээ тийм газрынхаар ерөнхийдөө агаар ус нь аль аль нь хамаагүй цэвэрхэн. Тэгээ тунгалаг. Тэгээ илүү тижээл сайтай байдаг гэж бас уншсан. За тэгээд маргааш би болохоор арай бага үнэтэй бас өөр хүмүүстэй хамт дахиад банк бед давхар юм ортой газар очиж хоноглоно. Арай өөр айланд руу н очиж үзнэ. Тэгээд миний влогийг үзсэн бол баярлалаа. Ямартаач би Балид зориглоод ганцаараа аялахаар шийдсэндээ маш их баяртай байна. Ер нь бол айгүй гоё тавшраад авлаа аяллахаа дундуур. Ерөнхийдөө аялал маань эхлэхдээ нэлээд хүнд хэцүү одоо санагдаж байгаа. Тэгээд багаар ерөнхийдөө сайжраад хонжоо газрууд маань ч гэсэн танилцж байгаа хүмүүс маань ч гэсэн ингээд хамаагүй гоё санагдаад ирж байна. Ер нь бол уучраа олоод ирж байгаа болохоор амар гоё өөртөө ихтэй бас санагдаж байна. Яг аялагчийн хувьд. Ер нь энэ аялалд явахаас өмнө бас манай гэрийнх нь надад нэлээд санаа зовж исэн. Ягаад ганцаараа аялах гээд байгаа юм бол тий. Тэгээ ерөнхийдөө яг миний аюулгүй талаас бол нэлээд надад санаа зовж исэн. Гэхдээ би өөртөө ерөнхийдөө харьцангуй ихтэй тэгээд гоё бүр илүү гоё би дааж аялмаар санагдаад ерөнхийдөө одоо зөрөгтэй шийдсэн хүрээд ирсэн л дээ. Тэр тэгсэндээ ч гэсэн маш их баяртай байна. Энэ бичлэгийг үзэж байгаа бас хүмүүст гоё аялах урам зориг өгөхийг хүсэж байна. Тэгээд Балид аялахын одоо зөвлөгөөнүүдийг бас жоохон ч гэсэн мэдэж авсан болов гэж найдаж байна. Ямартаач энэ бичлэгийг энэ түргээд дуусгая. Тэгээд part 2 дээр уулзцгаая. Баяртай.